Hello guys, welcome back to Yurusu channel. Story of End and Sword mangаны 8 дахь эвчлэг та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хамгийн сүүлд бид бүхэн манганы бүр яг сүүлийн chapter хүртэл нь уншаад тэрнээс хойш бичлэг хийгээгүй байгаа. Одоо тэр өдрөөс хойш 6 сар өнгөрсөн байна. Тэгэхээр та бүхэн битгий би хүртэл мартсан байгаа. Тэгээд түрнээс хойш баахан мангаг нь уншиж байгаа дэргээ саналаа л та. Тэгэхээр та нар жоохон тайлбарлаад өгье. Манай Will болохоор өөрийнхөө аянгийн практикийн магия вэндэ буюу Зиотод тулж жагаад нэг чухал мэдээллийг олж авдаг л да. Одоо та нар санаж байгаа тэр нэг хар хувцастай баахан нэг дайсны ядлын тэр нэг гогтяа жилээ нэг сонин нэртэй байгууллага байгаа да. Тэрхүү байгууллага яг юу хүсэж байгааг л зё одоо манай Will хэлж өгнө л дөө. Одоо хүн төрлөختний хамгаалдаг тэр нэг тэнгэр дээр хаалтыг нэгэн түлхүүрээр одоо ингээд устгаж болдог хгүй юу? Тэр нь одоо тэр баал гэсэн нэртэй түлхүүр юм. За тэрхүү гогтяаг байгууллагын хизээ мүдгүй энэ баалыг ирээд авангуудаа тэр дээдлийн хан маныг устгах юм бүү мэд. Тэгэхээр одоо манай аянгийн практикийн тэр доошо гяндан руу орж төрүүлж одоо тэр гогтяаг болгож тавихаар шийдсэн байдаг л да. За ийхүү манай аянгийн практикийн доошо гяндан руу явснаар манай хамгийн сүүлийн бичлэг дууссан байдаг л да. Story of End and Sword манганы 50 дугаар chapter буюу Shoni түүхээр идэл аялах болно өнөөдөр. За энэхүү олон медаль зүүсэн нухстай царайтай ах бол Shoni аав буюу энэ Arster гэр бүлийн одоо толгойлогч нь байгаа. За манай удам бол асар олон жилийн түүхтэй дайн тулаан үтсэн маш их цосон тодгалцсан одоо энэ галт шонхроор ингээд одоо шидэ бүтээдэг гэдэг нэг тиймэрхүү ярьж байгаа байхгүй юу? Гэхдээ энэхүү цус түүх надаар дуусах болно. За гэхдээ одоогийн үед бол ерөөсөө тийм цус тулаан мулаан бол байхгүй. Тэгэхээр чи зүгээр энэ шонхрыг харж байгаа зүгээр ээж дүүгээ эгчээгээ хамгаалж хагаад болно гэж хэлдэг байхгүй юу? Ерөнхийдөө энэ ууган хүүдэл өөрийнхөө ирээдүйн энэ гэр бүлээ авч яваарай гэж даатгаад байгаа юм л да. Шон аваасаа нилээдэгөө хэцүү хүнд үг сонсоод дүүгийнхээ өрөөнд орж ирдэг л дээ. Тэгээд дүүн ингээд чаваас өвчтэй юм болохоор өдөржил гэртээ хэвтдэг охин юм байна л да. Тэгээ бодлоогүй чаваас ахаасаа тэгээд манай гэрийн бүхий л хүнд ачааг нуруунд дээр чи үрүүлж байгаа дуучлаарэ гэж хэлдэг. Шон ч мэдээж тэгээд зүгээрээ би ч угаасаа ууган хүн штэ. Чиний одоо би угаасаа ийм хийх ёстой байхгүй юу? Би хийдгийн явах юм ярьдаг л да. Гэхдээ таны жинхэнэ хүсэл магия вэндэ болох биш юм уу гэхэд Шон айгүй гайхаад чи яаж мэдсэн гэж асуунаа. Дүүн болохоор цонхон дээрээ зогсож байгаа энэ гадаа найзуудтайгаа ахыгаа ярьж байгааг сонсон юм шиг байлаа л дээ. Тэгээд одоо наваг энд байгаа болохоор ерөөхдөө мөрөөдөлтөд бууж өгж байгаа дуучлаар явах юм яриад байгаа байхгүй юу? Шон гайхалаа. Хин мөрөөдөлтөд бууж өгнө гэсэн. Юу ерөөсөө тийм байхгүй. Би хоёулын гинэ. Би магия вэндэж болно. Тэгээд гэр бүлээч авч явна гэж Шон нэлээд өөртөө итгэлтэйгээр хэлдэг л дээ. Дүүн тэрийг сонсоод айгүй хийнэгээд хэлдэг л дээ. Шон гайхал чи яага инээгээд байгаа гэж асуухт нь гинэт галын магия вэндэ юу Wise Man-ы хоолой дуурдаг л да. Одоо аянгийн практикийн явчихлаа шүү. Чи одоо яах чинь да Шон гэж асууна. Бидний сүүл санаж байгаагаар Шон өөрийн багш уу галын магия вэндэтэй тулдаж байсан. Ягаав нэг амар том арслан гаргаж ирэнгүүтээ чи ядаж нэг тийм жижигхэн нэг бар гаргаад ирч чадахгүй юу ухааны асуудаг да. За тэгсэн чи харин манай Шон али миний бар гараад ир ухааны илээлээ огнод саваагаас авдаг юм л та. Байхгүй guys юу ч гарч ирэхгүй. Тэгэл багш нь өдөөс нь нэг шид хийгээл манай Шон бүр дил бүсрээл хоошоогоо алга болж өгнө. Уг нь тэр энэ галын арслан гэдэг шид нь болохоор бүр амар тийм дэвшлэт төвчний шидэтгэнгүүд ашиглаж чаддгийг юм л дээ. Тэгэл Шон ерөөхдөө бол бууж өгж байгаа байхгүй сэтгэл дотроо би угаасаа энэ чинь чадахгүй бай тээ. Угаасаа яаж энэ дээд төвчний чаддгийг чадах юм бэ гэд өөрөө ингээ бодоо сууж байтал чи өөрт чинь арай эрт байна гэж бодоо юу гэж багш нь шууд асуудаг л да. За ерөөхдөө чиний над тэнэг шалтгууд чинь надад бүр яг л нэвт харагдаад байна гэж багш нь хэлждэг юм. Хүчирхийлэл хорон муу одоо энэ хар муу одоо дайсны талынхан байгаа да. Зүгээр чамд хүчтэй болохыг хүлээгээ суугаад байхгүй штэ гэдэг ер нь шууд ер нь тийм юм илэрхийлээд байгаа байхгүй юу? Эсвэл чи энэ хүртэл явж ирсэн чи зүгээр л Аз байсан юм уу? Эсвэл хин нэгээр хамгаалагдж ирсэн юм уу гэж хэлэхэд нь одоо Шоны нүдэнд Will өөрийг нь хамгаалж байгаа юм шиг харагддаг л да. Ерөөхдөө өөрийг нь хамгийн том өрсөлдөг чинь. За энэ нь одоо одоо Шоны эгог нь бүр яг л бууталж хайж байгаа штэ тий. Амар л уурлал доошоо хараал тий. Энд яаж яаж юу болж байгаа юм заа маа гэд. Хин ер нь өөрийнхөө өрсөлдөгчөөр өмгөөлүүлэхийг хүсэх юм бэ тийм үстэй. За жуунаас нөгөө нэг галын магия вэндийг туслах нь болохоор одоо энэ доромжлол уур хилэн бол хүнийг ингээд хорцолдог хамгийн том зүйл гэж хэлж байна л да. Тэгтэл магия вэндээ туслахаар шийдчихэ. За чи нилээдгүй хизүүцсэн болтой. Тэгвэл би чамд нэг санаа өгье л дөө гэдэг. Жирийн хүмүүс шидтэн биднийг диважан гэж дууддаг л да. За ерөөдөө байгалаар илэрхийлвэл шидтэн бид нар яг л цэцэгтэй адилхан. Шон яг л энийг сонсоод юу хуцаад байгаа юм бэ гэсэн царай гаргана. Бидний энэхүү шид яг л тиймэрхүү цэцгийн нахиатай адилхан. Хэрвээ чи энэхүү нахиад хангалттай ус өгч чадвал энэ дэлбэлэх л болно. Харин хангалтгүй бол дэлбэлэхгүй. Ийм л амархан. Шонч гайхаа тэгвэл тэр ус гэдэг нь яг юу илэрхийлээд байгаа юм бэ гэж ахин асууна. Чиний сэтгэлд байдаг чамайг хөдөлгдөг тэр хүч яг юу юм бэ гэж энэ магия вэндэн асуугаад байдаг л да. Шонч тэгээд намайг төлөхтэй хүчээ гэж амар бодоо сохсож яхад нь магия вэндэ шууд. За би чамд чиний хариултыг өгсөн хоёлоо ерөөдөө одоо ингээд дуусах уу даа гэж урагшаа алхаал хэлнэ л дээ.
Хэрвээ чи найзуудаа тусламаар байвал өөрийнхөө доторх нахиаг хурдхан шиг л хооллох хэрэгтэй болох нь дээ гэдэг нэг галын магийн үнд тэр нэг галын арслан гэдэг аврах том шидэ гаргаад ирнэ. Шон ч зүгээр байсангүй. Тэгэл энгийн галын шидүүдээ ингээд тэр арслан руу шидсэн ч гэсэн нөгөө арслан нь бүх шидийн л сороод байдаг дотгошоогоо. Яг тэр үеэр бас бодож байгаа шүү дээ. Миний доторх нахиаг энэ яг юуны тулд бибер нь яагаад өглөө бослог юм бэ ухааны мөртөл нь боддог хгүй юу? Яг тэрхүү үеэр одоо бид нар ингээд ихэнд үдсэн дүүн яагаад инээж яасан бэ гэдэг шалтгаан руу очдог л доо. Дүүн яагаад инээж яасан бэ гэвэл энэ Шон болохоор тэр гадаа найзуудтайгаа тоглож байхдаа яг л адилхан юм энэ дүүдээ хэлж байгаа юм байл л дээ. Энэ хоёр найз нь болохоор багада дээлхүүлж ахт нь Шон гарч ирэнгүүтээ авраад за та хоёр өнөөдрөөс одоо ингээ миний баруун зүг гарвалнаа. Би магиа үндэ олонгуудаа та хоёрыг бүх хүчээрээ хамгаална гэж хэлсэн байдаг юм байлээ. Ерөнхийдөө бол Шон хэнийг ч олтгоо ингээ заавал хамгаална гэсэн бодолтой ингээ доолгод нь суудсан байдаг гэх юм уу. Эхлээд энэ дүүн байсан араас нь нөгөө нэг хоёр найз нь байсан те. Хамгийн сүүлд одоог нь энэ манай Вил байсан байгаа байхгүй юу? Ягаа Вилийг бүгдээрээ шидгүүгээд энэ нуруу муруу дээр нь бичиг наагаад амар дээлхдэг байсан да сургуульд нь. Шон уг нь Вил туслах гад яг нөгөө нэг цаасыг авах гад гараа сунгадаг боловч тэр үед ягаад ч юм бэ зогсдог. Ерөнхийдөө Шон Вилийг хамгаалахгүй гэсэндээ биш, Вилд угаасаа Шоны хамгаалт хэрэггүй байсан байж таардаг хгүй юу? Вил ерөөсөө өөрөө тоодгүй байсан да. Шон эцэст нь яг нэг өөрийнх нь түлхэх хүч яг юу байсныг ойлгож эхэлдэг л дээ. Надаа ерөөсөө тийм шонхрын хурцнууд сарвуу өдр хэрэггүй байж. Надаа хэрэгтэй зүйл ганцхан далавч яхад болно гэснээр Шон өөрийнхөө тэр амар шидийг гаргаж ирнэ л дээ. Одоо энэ Incendia Halcon гэж. Уг нь галын магийн үнд болохоор Шонд энэ арслангийн шидийг заахчихсан да. Гэтэл Шон болохоор энэ шонхрыг гаргаад ирдэг л дээ. Энийн яг шинэ шид юм уу гэсэн чи үгүй байжээ. Одоо Шоны хамгаалыг гих хүсэл нь одоо энэ арслангийн шидтэй нийлэнгүүтэй юм хамгаалдаг шонхор гараад ирж байгаа байхгүй юу? За энэхүү авраг арслан болон авраг шонхрын дулаан гэж айхтар юм болно. Тэгтэл нөгөө галын магийн үндэ бүр айхтар инийг л эхэлж байгаа юм чинь те. За ерөөдөө бол манай Шоны гаргасан энэ бүргэд нь галын магийн үндэ гаргасан арсланг нь бол хамаагүй илүү давуу гарсаж байгаа л та. За энэхүү магийн үндэ Шоныг багтжээ. Энд чи үнэхээр сайн байлаа Шон гэж толгойг нь илтгэл те. Шон бүр өөр гайхаж гавчтай. Тэгвэл дөрөвнөөс хойш хүн муулдсан чи ямар учиртай байсан юм бэ гэж асууна. За ерөөдөө энэ галын магийн үндэ дөрөвнөөс хойш Шоны хурцалгаал нэг баахан хатуу үгсэлээд байсан юм шиг байгаа юм л та. Шон бүр тэрийг сонсоод гайхаж гавчтай. Та ер нь ингээд миний дайс юм уу юу юм бэ? Одоо юу болоод дуусчихваа ухааны юм асууна л та. За энэхүү галын магийн үндэ Шоныг тэнцсэн гэж үзэнгүүтээ бүхий л үннийг ингээд ярьж байгаа байл та. Ярьж эхлэж байгаа юм байна. Тэгэл эргэж харангуудаа нөгөө магийн үндэ чи нөгөө нэг одоо саваагаа ингээд савхад ингээд Шоны тэр практикийн тэмдэг ингээд шатдаг байхгүй юу? Галын магийн үнд болохоор Шоноос сууж ин л та. Та нарт тийм сонио санагдаагүй юу? Та нар энэ хотод орвоогүй л нэг баахан хачин болоод байгаа сте гэдэг л те. Ялангуяа тэр нэг хар шидийн баахан хүүгэлдээнүүд нь л одоо энэ Шоны үеийнхнээс гарч ирээд байгаа байхгүй юу? Тиймээс галын магийн үндэ хэлдэг л те. Та нар ер нь өөрсдөө тагнуул гэдгийг мэдхүү гэж асуудаг л да Шоноос. Шон ч бүр гайхаж байгаа ч те царай нь бараагаал эхэлнэ. За байж та нарыг ч арай тагнуулах хин чаашаа. Та нарыг энэ бүх хугацаанд ярьсан яриаг чинь хинч мэдгүй гэж бодож байна уу гингүүтээ өөрийнхөө ингрийн тэмдэг дээр дадаг хгүй юу? Ерөнхийдөө л одоо манай эдийн практикийн ингрийн тэмдэг байгаа да эднэр нь бүгдээрээ тийм сонсох төхөөрөмж явж саардаг л да. За яг одоо та нарын дэлгэцнээр харж байгаа шиг нэг энэ хар нөхөр одоо ингээд юм ингрийн тэмдгийг ашиглангуудаа манай одоо энэ үеийнхний бүхий л одоо яриаг ингээд сонссон байгаа. За мэдээж нөгөө нэг Коктя гэдэг байгууллагын нөхөр байх өгөөд одоо нөгөө манай аянгийн практикийн ч одоо доошо Гяндон руу явгуудаа 20 дахь давхартаа очсон гэдэг мэдээллийг авч байгаа юм байна л та. Тэрхүү мэдээллийг ингээд босдог Коктягийн гишүүдтэй хэлж байгаа байхгүй юу? Үдшилтэг эхлэх цаг их ойрхон байна. Бүгдээрээ дуулж үжиглэхтэй бэлнэ үү гэж суудаг. Яг тэрхүүгээр цамхаг дээр одоо энэ Коктягийн нэг одоо энэ нөгөө нэг баг зүсэн эмэгтэйчл юм байл да. Өмнөх бичлэг дээр гардаг гэж та нар сануулъя гэвэл энэ байна. За энэ нөхөр нөгөө нэг баг зүүдэг дээ ямар практик вэ? За ерөөдөө бол тэр жинхэнэ тэнгэрийн хаалгыг нэх баал гэх түлхүүрийг авангуудаа бүгдээрээ сайхан жинхэнэ тийм ямар ч худал хуранг байхгүй тэнгэрийг үзье гэдэг энэ орой дээр нь орилж яадаг л да. Яг түүний дуудлагаар одоо нөгөө Коктягийн босод бүх нөхдүүд л бага өмсөөл одоо алгаа эхлэе гэж босоод ирж байгаа байхгүй юу? Ивэн нөгөө хүүгэлдээ удирдаг нөхөр л хүртэл тэнд байгаа мэдээж. За яг энэхүү яар цамхаг халдлагад өртчээ. Энэхүү халдлагыг хийж байгаа хүмүүс болохоор нөгөө нэг өнгөхгүй шиддэнгүүд болон зарим босод практик шиддэнгүүд байдаг л та нөгөө баахан хүүгэлдээнүүд нь л ахгүй да чаавс. За энийг болохоор нөгөө нэг багш нар нь мэдчихэл байдаг л та. Наад л ч ерөөсөө ингээ удирдуулчаад байгаа шүү. Аль болох барьж авахыг бодоорой. Хэрвээ барьж авч чадахгүй шууд устгаарай гэсэн тушаалыг ингээ дээрээс хэлээд явж яадаг. Тэгтэл түүний хажуудлаас энэ Коктягийн хар нөмрөхтэй нэг нөхөр галдаг л та шидээрээ. Тэгтэл энэ нөмрөхтэй нөхөр болохоор гараа савцснаа. Танилцгаа таатай байна. Би бол Коктя байгууллагын удирдагчдын нэг гэж хэлхийн завдалгүй. Би чамайг анхнаасаа сэжигтэй гэдэг чи мэдчихсэн юм аа Валтер гэж нэгэн эмэгтэй гарч ирдэг нь. Мөсний практикийн одоо тэр дэд дарга нь буюу одоо манай энэ Эльфиагийн туслаханд байдаг л да.
Тэгтэл нөгөө нэг нөмрөгтэй нөхөрчл өөрийнхөө баг нөмрөгийг авч хийдэнгүүтэй л энийг л хэлнэ. За энэ нэг сонин царайтай нөхөр болохоор энэ харанхуй практикийн даргал юм байлээ л дээ. Гэхдээ уг нь одоо Гоктягийн лидер гэх юм уу, айлынхан талын лидер. Танай тэр нөгөө маги үеинд чи яасан? Яагаад чи ирж байгаа гихт нь маги үеинд заггүй байгаа гэд тэр зүгээр тийм харилцан яриа явуулаад байдаг л та эднэр. Чиний тэр нэг хайртай мөсний гүж чи ирэхгүй байсан юм уу гэж нэг ахиж хадгаснаа. Одоо энийг чиг уурлуулчихнаа. Тэгтэл хажуугаар нөгөө нэг шулман асуун л та. Чи яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ, Валтер? Яагаад энэ цамхахыг устгах гээд байгаа юм бэ гэж асуухт нь. Та нар ч ёстой муулгүй амьтд юм да. Та нар бүр хүн болгон үнэхээр л муулгүй. Одоо ерөөхдөө л энэ цамхаг байгаа да. Одоо манай маги вендэнүүд юм байдаг. Энийг болохоор нэг шиднүүдийн хатан гэд хүн барьжсэн бохгүй юу? Тэр хүн нь болохоор зүгээр л та нарт нэг тийм загвар үтээгэлсэн. Та нар зүгээр энэ дотор амьдраад байна. Та нар илүү тархинасаа илүү гаргаж сэтгэх ёстой гэж хэлдэг л дээ. Та нар шиг юмнууд дээрээс хамт иж чадахгүй те. Би өөрийнхөө хязгаарыг давнаа гэд нэг тиймэрхүү амар хар өнгөтэй шийд гаргаад ирнэ. Энэхүү шидийг хоёр багштай харавснаар ер нь айгүй том тесрэлт болдог л доо. За яг тэрхүү хотын гадны энэ газрын практикийн буюу одоо коллетийн байдаг практикийн нөхдүүд нэгэн Гоктягийн гишүүнийг ингээд төөгөд явж идэг л да. Нөгөө хэд нэг хөрсний шидээр толгойд нь оронгууд нь энэ нэг Гоктягийн гишүүнийх нь багийн сатаад унцдаг байхгүй юу? За яг тэр багийн ардл тийм байсан байг гэвэл одоо сахилхны практикийн ахмад буюу энэ Арвин олус гэдэг нэг нөхөр байсан байгаа. Тэр нөхөр л одоо өөрийгөө баригдсныг мэдэнгүүтээ би одоо ёстой хий юм бэ? Би юу ч мэдэхгүй явахаар юм ярьж агаад нэг ийм болор шиг чихрийг ингээд амандаа хийгээд залгичдаг байхгүй юу? Энэхүү чихрийг эцэг хүний биел тас дуграал одоо энэ баг танаар царайнаас нь ойлгомдоо ийм л эвгүй нөхөр болоод хуурчдаг. Дөнгөж сая айгүй нэг тийм сууг нөхөр шиг зүхтааж ясан нөхөр эргэж харангуйтай амар ийм царай мараатай болоод одоо та нарыг байхгүй болгоно. Гоктя үрд мандан бадрагаа гэдээ өөдөөс нь дайраад эхэлнэ. За харин хотын нөгөө талд нөгөө эрүүл ухаантай шиднүүд нь одоо хувирсан буюу одоо тийм толгоогоо угаалгасан шиднүүдэд тулж байдаг л да. Тэрхүү толгоогоо угаалгасан бүр нэг тийм хүүхэлдэр болсон шидтэнгүүд одоо нөгөө шидний алуурчин буюу одоо тийм сэлэмтэй байдаг. Одоо шидийг өрөөсөө ингээд устгачдаг гэх юм энэ зураг дээр харж байгаа юм шиг. Ерхэд бол ямар ч төрлийн шид хийсэн энэ сэлмээр савчхад тэр шидэн зүгээр л ор сурахгүй алга болцдог гэж ойлгоход болно. За мэдээж дайснаар нь ийм өвп хүчтэй байгаа юм чи одоо манай шидэнгүүд яаж л ялах вэ? Одоо нэг нөхөр нь ингээд доошоо гараад хөвтөд яг л хүүхдэд тулцсан байж байгаа. За бид одоо ингээд өглөө. Одоо хүн төрлөختөн тэр чигээрээ л устгах нь те гэл дээшээ хараад те сүүлийн үгээ бараг хэлж байгаа байхгүй юу? За яг тэрхүүгээр манай байгалийн шидтэн Вигнал гарч ирнэ. Хэдүүлээ яг энэ Вигналд ингээд бэлтгэлээ хийж авах мөчийг яг өмнөх бичлэгээр үзсэн дээ. Тэгэхээр манай хүн бол сайжирсан байх нь тодорхой. Баахан шившлэг уншиж хагаад энэхүү Алхайм рингүүл гэж шидийг гаргаж ирэнгүүт тэр хавьд ойролцоо байсан бүхий л хүмүүсийн ингээд шарах нь идгээд байдаг. Нөгөө дөрөв өгчээсэн дээшээ харж байсан нөхөр ч гэсэн бүр ямар ч шарахгүй болчихсон байдаг л да. Төвний хажуугаар сайн ажиллалаа Вигналгингүүтээ нэгэн охин урагшаа алхаж гарч ирнэ л дээ. Мэдээж тэрхүү охин бол манай Коллет байдаг. Голотын өмнө болохоор өөрийнх нь хүүхэд байх үеийн буюу ямар ч мэдрэмжгүйтэй нэг хүүхдүүд байсан да Коллетэд одоо манай өмнөх хэсгээр байдаг. Яг тэрхүү дүр нь болохоор өөрийнх нь өмнө харагдаг л да. Тэгээд Коллет өөрөө хэлдэг хгүй юу? Би чамд дургүй. Чиний над арзгансан үс тэгээ ийм амар ичгүүртэй байдал чи би бүр үнэхээр дургүй. Тэгээд ч болоогүй чи хүрсэн бүх зүйлээ устгахдаг үстэй. Хин чамайг хайрлах юм бэ гэж Коллет өөрөө асууна. Яг ингэж асуух үед нь болохоор нөгөө жижигхэн Коллет нь хариулдаг хгүй юу? Хэдий би ийм байгаа ч гэсэн Уил надад дуртай гэж хэлсэн гэдгийг. За инхүү Коллет тулаанд орж ирдгэлтэй. Та нар энэ Коллетийн баруун нэдийг харж байгаад ингээд харанхуй шид ашиглаж байгаа. Тэгэнгүүтээ өөрийнхөө энэ бугуунд байдаг хоргийг суулцдгийг. Тэгэхээр ингээд нүд нь харанхуй болонготой харанхуй шид ашиглаж чаддаг болно гэх юм уу? Яг тэрхүү шидээр Коллет аврах там хоёр гар гаргаж ирдэг л дээ. Энэ хоёр гарууд юу ч хийх юм байгаа те. За нөгөө Гоктягийн нөхцөл сандраад ярилцж байгаа юм ч те. Тэр нь юу вэ? Голимын гаруу ямар том юм бэ? Энийг одоо хэдлээ шидээрээ хааж чадахгүй байна гэдэг л те. Гэхдээ нөгөө нөхцөл чинь болохоор одоо энэ шидийн эсрэг одоо сэлэн байгаа да. Энийгээ барьсан болохоор айгүй өөрсдөө ихтэй. Чи яг хянатгаар нааша харуул та авах юм ярьж байдаг. Голет яг хэлснийхэн дараа гарыг харавсан боловч одоо энэ Гоктягийн нөхцөл бүр хоошоогоо өсрөө унноо. Ерөнхийдөө л энэ Коллетийн ашигласан зүйл бол ерөөсөө шид биш. Коллет ерөөсөө энэ хүчээ тайлбарлахдаа ингэж хэлдэг л дээ. Энэ ерөөсөө шид биш ээ. Энэ бол ерөөсөө ертөнц гэдэг зүйл тэр өөрөө гэж хэлдэг. Энэхүү хүч нь бол мэдээж Коллетэд яг одоо ингээд төрсэн зүйл биш. Яг л өмнөх Коллетийн ээж тэрнийх нь нэмээд эмээгийнх нь нэмээд гээд ерөөсөө удамшиж ирсэн зүйл юм шиг байгаа. Ягаад та нар санаж байгаа бол Коллет ч өөрөө хөрсний шидэнд дээ. Тэгэхээр одоо энэ байгаль дэлхийтэй холбоотой байдгаа гэж ойлгоход болно. Коллет бүр уурлангуутай нүд мүдэн ч ямар амар болцсон. Тэгэл нөгөө нэг одоо энэ хоёр гараараа тэр Гоктягийн нөхдүүдийг бүр болгож тавьж байгаа юм чи. За яг тэрхүү цуглааны үеэр одоо та нар санаж байгаа бол нөгөө нэг гоё багш байдаг да. Одоо манай Вил Шон хоёрт нэг хичээл заадаг. За тэрхүү багш шүүрээ унаад явж байхдаа нэг тийм ганцаархан алхаж байгаа хүүхдийг хардаг л да. Тэр хүүхдийн өмнө болохоор хоёр хүн гарч ирнэ. Тэр хоёр болохоор манай Вил Яна хоёр байдаг л да. Нөгөө хүүхд чинь гайхаа асууж байгаа юм чи те. Хөөе, та хоёр ягаа энд байгаа лээ?
аянгийн практикийн бүгдээрээ тэр доошоо гендон руу явсан биз дээ гэж асуудаг. Тэгтэл манай Will болохоор өмнө нь тэр Зиогийн магийн үедээ тулдах үедээ гуйсан байлээ л дээ. Намайг хиндүүлдээчгээ би улам хүчтэй болно. Тэ би одоо тулдчихж илүү хүчтэй болно ухаан юм ярьсан байгаа байхгүй юу? Тиймээс ерөөхдөө тэ наа битгий авч яваач би хиндүүлдмээр байна л гэж хэлсэн юм. Зиогийн магийн үедээ ч болохоор за яг болно. Тэгвэл чи эндээ үлдчих заяа. Харин эргэж ирээд надтай тулдах үедээ илүү муужирсан байвал би чамайг өөрөө болгож тавиа шүү гэж хэлдэг. За инхүү болохоор манай Will, Rihanna хоёр болохоор доошоо гендон руу явсан юм шиг харагдсан мөртлөө эндээ үлдсэн байдаг л да. Тэгтэл нөгөө нэг хүүхдийн царай бараагаал явчих байгаа юм чинь те. Би зүгээр энэ газар шалгаж явж ирсэн юм аа. Одоо ингээд аюулгүй хоёр явж болно гэж байгаа байхгүй юу? Тэгтэл Rihanna асуудаг л да. Бүхий л шиддэнгөт гадаад болж байгаа чи энд ганцаараа юу хийж байгаа те. Төрнөөс хойш царай чинь нэг л сонирн болчих чинь гэж нэг л тийм сэжигтэй байдалтай асуудаг байхгүй юу? За харин нөгөө охин чинь нилээдгүй бараагаал явчихлаа шүү. Мэдээж тэрхүү охины дортроос гарч ирэх хүн бол ягаав нөгөө нэг одоо хүүхэлтэй өдөрддөг нөгөө нэг авгаач юм байна. Та хоёр ямар муу ухаантай хоёр харах вэ? Эндээ үлдсэн юм уу? За тэгвэл одоо хоёрыг энд чинь алхахаас өөр яах вэ? Ухааны орилол гараад ирнэ. Нөгөө чинь хар шидэ ашиглаад за одоо энэ удаад л хоёрыг өстө чихийн чимээгүй болгоод нөгөө хоёрыг жиг тонилгондоо гээл ууртай өөдөөс нь хардаг л да. Мэдээж энэ нөхрийн шийдэл ойлгомжтой шүү дээ. Аль дээрийн тулаан шиг ерөөсө доороос нь баахан гинж гаргаад ирдэг. Манай хоёрч мэдээж энийг нь мэдлэхгүй л явах та тэрхүү гинжнээс нь амархан болчихнаа. Rihanna маань болохоор гинжнээс одоо мултрах үедээ шууд л аянгийн шидэ ашиглангуудаа дайсны урд тулж ирдэг. Мэдээж тэрхүү дайралтыг хаач чаддаг л да. Гэхдээ дайсан нэг зүйл анзаардаг гэхгүй юу? Одоо эдний тулж байгаа газар нь болохоор айгүй нарийнхаа хонгил байгаа. Яг энэ нарийнхаа хонгил төр Rihanna-гийн одоо аянгийн шидийг хаах үнэхээр хэцүү байна гэдгийг ойлгодог л доо. Ерөнхийдөө бол одоо манай хоёрын бэлдсэн өрхөнд орж ирж байгаа гэсэн одоо өөрөө ухаарч эхэлж байгаа байхгүй юу? Хэдий одоо нөгөө нэг одоо шидний эсрэг сэлмээ ашигласан ч гэсэн одоо манай Will ч өөрөө сэлэмтэй дараад байгаа да. Тэгэхээр ямар ч нэмэргүй гэсэн үг. За яг өөрийгөө ямар тэнэг өрхөнд ороо вэ гэж гайхахын хорд л манай Will гинэ тойроос нь гарч ирэнгүүтээ сэлмээрээ завчиж орхино. Нөгөөдгөө ч хэдэд өнхрөнгүүтэл тэр цаатлын ханыг очиж мөрөгдөг л дөө. Гэхдээ үхээгүй байдаг. Муу ухаантай хулгнууд. Та хоёр өөрсдөө биднээс илүү гэж бодсноо гингүүтээ саваагаа дээшээ чиглүүлэнгүүтээ одоо дээдлийнхаа ханаад нүх гаргадаг л да. Ерөнхийдөө айгүй орилж байгаа л эндээс чаваас цухтааж байгаа нь энэ юм байна. За манай хоёрс тэгэл араас нь хөөхүү яах уу гэж байж тал төр хоёрын ард одоо манай хоёрын ард нэг тийм дрон шиг юм ирдэг хэвгүй юу. Энэхүү дроны ард тийм байна вэ гэсэн чинь одоо нэг манай эдэд дургуу нэг тийм цамхгийн эзэг гэдэг нэг нүдний шилтэй нөхөр байдаг да тэр байдаг. Тэр болохоор манай хоёр тэгж хэлдэг хэвгүй юу. Энэ давхар одоо аюулгүй би ол энэ давхрыг одоо хамгаалчнаа. Хоёр цаашаа явж тулдаа гэж хэлдэг. Манай хоёр мэдээж шууд итгэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Чи тэгвэл яаж бит хоёрт өөрийгөө тийм өдөртүүлсэн хүүхэлдэй биш гэдгийг нотлох юм бэ гэж асууна. Хэрвээ би дайсан байсан бол өөрийнхөө цайзтай та нарын дээрээс унах байлаа. Ухааны юмарсан чи манай итгэждэг л дээ тий. Бас тийм баха бас зөв шүү. Нөгөө нүдний шилтэй нөхөрчин болохоор энэхүү бүх дороонуудаар одоо тулааны байдлыг ажиглангуудаа бүгдэнд нь тушаал өгөөл яваад байгаа юм шиг байгаа. Нөгөө нэг одоо энэ нүдний шилтийн сугны үсэг нэг юм нөхөр яваад байдаг да. Тэр нь болохоор нүдний шилтээс асуудаг гэхгүй юу? Одоо энэ манай шиддэнгүүд энэ шид хөнөөгчийн сэлмийн эсрэг яаж чадахгүй байна? Шиний бүтээс нь нөгөө нэг юм чи ашиглавал яад юм бэ гэж асуудаг. Нөгөө нэг нүдний шилтж болохоор нухацтай царай гарангуудаа одоо гайгүй байна. Одоо энэ хөрсний шиддэнгүүд уу манай коллектив л ярьж байгаа юм да. Одоо айлынхнадаа сайн тэмцэж чадчихэна. Энэ чигээр нь жоохон харж үзье гэж хэлдэг л дээ. Тэгтэл нөгөө сугны үс нь болохоор энэ юу гэж байгаа бэ? Дайснууд хааж үж болно шүү дээ. Жишээлбэл чиний ард ч юм уу гингүүтээ манай нүдний шилтийг хойноос нь бүлцдэг л дээ нөгөө сугны үс нь. За ерөөхдөө бол энэ бүх хугацаанд одоо энэ нүдний шилтийн сугны үс нь болохоор энэ бүх зүйлийг төлөвлөөд одоо чавс энэ нүдний шилтийг бүтээсээ одоо энэ төхөөрөмжүүд нь болохоор аль нь урагч бишийг одоо тийм харахгүй шидээр нь тогтоож чаддаг юм байна л та. Гэхдээ одоо энэ бүхний бүтээлцэд нь одоо сугны үс нь мэдээж дэрэгдэн байсан байж таараа. Тиймээс одоо энэ одоо нүдний шилтийг контроллохын тулд одоо ийм чихэр зохион бүтээсэн юм байна л да. Ерөнхийдөө энэ гогтягийн нөхдүүд одоо энэ чихрээ идэх хүртлээр харанхуй шидэн ерөөсөө мэддэхгүй харин чихрээ эзнийхээ дараа одоо саний харсан тулаан шиг одоо тийм амар эвгүй нөхдүүд болж хувирах юм байна. За мэдээж л үргэлжийн адил нөгөө нэг одоо анд нөхдийн одоо чи миний найз байсан биз дээ ухааны юм яриа явагдаж хагаад за одоо чамтай ярьж ханлаа би ч одоо гүйцэлээ гэдэг нөгөө согрын үсэн нүдний шилт рүү одоо саваагаа чиглүүлнэ л дээ. Яг тэр үеэр одоо нүдний шилтийг доороос нэг тийм хөрсөн шавар олонгуудаа ингээд сороод аваа явчихдаг. За яг энэ нүдний шилтэйгийн шавраар аварсан хүн хин бэ гэсэн чинь одоо нөгөө коллетийн найз байдаг л да одоо нөгөө үүдэндээ зогсоод байсан та нар санаж байгаа бол. За сугны үс чинь болохоор нүдний шилтэйг нүднийхээ өмнө алдсан ч гэсэн өнөөсөө хийх ажлаад мэдж байгаа. Тэгэнгүүтээ нүдний шилтээ ажилласан компьютер дээр очингуудаа за би бүхий л гогтягийн гишүүдэд мэдэгдэе. За би удахгүй эдгээр шидийн араатангуудыг суулнаа. Тиймээс бүх хүмүүс одоо төлөвлөгөө дагуу энэ доор байгаа шидэнгүүдийг бүгдийг хөнөөгөөрэй гэсэн одоо тийм тушаал маягийн хэлдэг л дээ.
За тэр нь яг яах төлөвлөгөө юм бэ гэвэл одоо энэ та нарын мэддэг одоо энэ цайз байгаа да дөрвнүүдтэй амьдардаг. Энэхүү цайзыг энэ хот дээр унгаах байсан байдаг л та. Нөгөө цугны өссөн дөрвнүүдтэй андангуудаа одоо чи энэ цайзтайгаа цог булш болоо гэж хэлдэг. Дэрхүү цайз унж байгаач манай эдэг бүр бүгднгийн цочролд оруулнаа. Тэгээд нөгөө цугны өс чинь орилдог л доо. Одоо ингээд 2 дахь шатандаа орё. За яг энэ 2 дахь шат нь яах юм бэ гэвэл одоо манай магия вендэнүүд чинь болохоор тэр дээрээсээ бууж ирж чадахгүй байгаа цамхаг дээрээсээ. Магия вендэнүүдийг доошоо буулгаж иртэл одоо энэ доор байгаа нөхдүүдийн тамалж устгах яа гэсэн төлөвлөгөө байхгүй юу? Тиймээс ерөнхийдөө бол одоо бүхий л боломжит байдлаар бүх зүйлийг сүрүүлж байгаа. Гэхдээ ингээд бидэнд ямар нэг юм тийм шин зүйл дутаад байгаа шиг санагдахгүй байна уу? Харанхуй хонглоор нэгэн залуу алхачаадаг л да. Одоо хан түшингүүтээр нилээдгүй өвдсөн бололтой. Дэрхүү залуу бол мэдээж бидний мэдэх Юлиус. Ерөнхийдөө л үхээгүй байна гэсэн үг байгааз. За тэгэхээр guys инхүү манай Historia Wand Sword манганы 8 дахь үргэлжлэг үгээр дуусч байна. Та бүхэн дараагийн партийг хүлээж авахыг хүсвэл лайк, subscribe дараарай.